бие амархан сүрэг тарган сайхан өвөлжиж байна уу? Монголын радиогийн малчин нэвтрүүлэг пүрэв гарагийн дугаараа нээж байна. Өнтөө зудтай нутгаар. Энэ удаагийн дугаарыг бид говьолтой нутгаас бэлтгэн явуулж байна. Төв болон баруун аймагуудын нутаг үндсэндээ зодорхуу өвөлжиж байгаа. Чухам говьолтой аймгийн өвөлжилт ямархан байгааг Тус аймгийн хүнсэд аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга Баян Мөнхөөс одоо тодруулъя. Монгол радиог сонсож байгаа эрхэм нөхөд та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За Говьолтой аймгийн хэмжээнд өнгөрсөн 2022 оны 100 нэлээд хатуухан зам болсон. 18 сумтаа 18 сумын 2 сумд нь Чандман Эрдэнэ сумд зуншлах сайн, бусад 16 сумд нь зуншлах муу байсан. За хурвараа орсон хэдийч шөндөө хүүтэн одоо зарим сумдаа бол огт хурвараа ороогүй учраас ургамлын гарц ер нь их тааруу ийм зам болсон. За гэвч одоо 6 сарын 20-д хүртэл манай аймаг бол нэг сайхан ногоо ургаад малын одоо нэг сайхан элэг сайхан цайраад элэг амтраад мал одоо тарахгүйч авч эхэлж ийсэн. За яг тэр одоо юугаараа нэг нэмэлгүй байсаар байгаад ингээд одоо 100 намар бол өнгөрсөө. За гисэн хэдий боловч одоо өвөлжилт бол хайцангуй сайн байна. За өвөлжилтийн байдлаар бол энэ 11 сарын 27 28-нд бол нэлээ их гүйтерсэн манай аймагт. За хүүтэн шуурсан, цас орсон. За энэгээр бол одоо хойтлын 13 сум нийтдээ нутаг дэвсгэрийнх нь нэг 70 орчим хувь нь бол цасан бүрхүүл тогтсоо. За 11 сарын 20-оос хойш бол хайцангуй нэг 10 тоног гүйтгэж байгаад хайцангуй гүйтний ирч сулраад тэгээ малын хорогдол бол хайцангуй гараагүй баг гарсан манай аймгийн тэгэхэд. За тэгээд ямар ч байсан нэг ингээд нэг дулаахын шиг их гүйтний ирч чангарчихгүй шиг ингээд байгаад байх юм бол ямар ч байсан нэг хавартаа залгочихно гэсэн юм өдөр сэтгэлтэй байна. Одоо мал өвөлжилтийн бэлтгэл яаж үүсгэж байгаа юм яаж тэр базаас нэмжлэн. За энэ жилийн тухайд бол манай аймаг бол одоо их онцгой анхаарсан. Манай аймгийн засаг дарга Амгаланбаатар энэ санаачлагаар өөрийн аймагт байгаа техникээ Сэлэнг аймагт Архан уул аймаг руу аваачаад тэндээс хадданга одоо бэлдэж авсан. За сумууд бол харьцангуй услгаатай газар тариалантай аюу эсвэл одоо говь одоо говийнхоо баян бүрдүүдэд бол энэ жил хадлангийн ургац бол их сайн байсан. За тэр газруудаас Чандман, Шарга гэх мэтийн газруудаас хадланга тижээлээ одоо ногоо тижээлээ бол сайн бэлдэж авсан. Аймгийн дүнгээр бол хадлан тижээл бэлтгэл бол нэг 89.4% бэлтгэлээ хангасан гэсэн ийм дүн мэдээтэй байна. За одоогийн байдлаар бол малчид өөрсдийнхөө бэлтгэсэн өвс тижээлээ бол хэрэгжилж байна. Сумууд нэг баг зэрэг өөрийнхөө хэмжээнээс нэг одоо нэг 10-аас 15% сумынхаа нөөцөөс ингээд гаргаж байна. За тэгээд сумын нөөц дуусахтай зэрэг аймгийн аюулгүй нөөцийг гаргана. Аймгийн аюулгүй нөөц одоо дуусах юм бол улсын онцгой хүмүүс ингээд ханддаг ийм шатааралтай байдаг. Одоо бас дахиад цас одоо ингээд нэмээд рүү ирэх байдал яг уу сая одоо мал тоолгоор ирнэ одоо ямар дүн мэдээ байна. За аймгийн хэмжээнд манайх 8189 өрх 2022 онд байсан. За 2023 оны одоо жилийн эхэнд гэсэн үг шүү дээ. Жилийн эхэнд бол одоо 64 малчин өрх хорогдсон байгаа. Ингээд 8135 малчин өрхөд 3 сая 100 гаруй юм мал одоо өвөлжиж байна. Энэ одоо малынхаа нэг 42% нь бол хээлтгч мал байдаг. За энэ одоо нодлон ганц удаа байсан учраас малчид бол юугаа хээлтүүлэгч их тавиагүй. За харьцангуй бол хойтон бол багт төлөх авах. Говь талын сумдын нутаг өөрөөр хэлэх юм бол дэлгэр гойлон тааширгээд цас бахтай бараан хэдий ч
бэлчээр тааруухан. Харин уулархаг нутаг тэр дундаан алтай цаад говоорон цас ихтэй зүтгүүхэн байна. Өөрийн аймаг дотроо отор нүүдэл баггүй л хийцгээсэн. За ер нь сүүлийн үед зуд дурхан ихтэй болж байгаа учраас малынхаа чанарт ихээхэн анхаарч байгаа гэж Хүнс үдэ аж ахуйн газрын удирдлагууд ярьж байна. Манай аймгаас ч одоо Баяуулаас, Шаргаас, Дарваас их олон газар руу отор нүүдэл хийсэн л дээ. Чандман руу, Бэгэр рүү, Алтай сум руу өөрсдийнхөө нэг ганц гайгүй байгаа ургацсан гайгүй үлж чаварч чаатай газар руугаа бол отор нүүдэл хийгээ явсан. Аймаг дотроо отор хийж байна. Ер нь та нар чи отор яадаг? Одоо өөр аймаг сум зэрэгтэй сум юу вэ? За явахгүй дээ. Энэ дотроо л хийж байна. Одоо энэ мөн бас нэг өвчин эмгийг орой зэр гээд бас нэлийн асуудал байдаг учраас энэ жил дотроо л аймаг дотроо л нутаг дэвсгэр дээр л одоо урхайлмал шилжилт хийж явж байгаа одоо. За одоо нэг 400 өрх одоо отор нүүдэл хийгээд ямар ч ус өөрийнхөө үлж аварч нас өөр газар нүүдэл хийж байгаа. Нэг явж байгаа. За тэгэхээр таны хувьд бол одоо бас малын үйлдвэр угсаа гэдэг асуумаар байна л да тийм үү. Тэгэхээр за энэ аймгийн хэмжээнд бол манай 2010 оноос хойш Улсын их хурлын гишүүн байсан Жаданбаагийн инквейерга дэмжлэгтэйгээр одоо эцэг малыг сайжруулах, хэээтүүлэгчийг сайжруулах, хэээтүүлэгч гэдэг бол сүргийн талтай тэнцдэг учраас энэ чиглэлээр бол их олон янзын ажлууд хийгдсэн. Ялангуяа одоо гоолтой үйлдвэрийн хоньны чанар ашиг шимийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр бол одоо бүх сумдаа манай аймгийн одоо үйлдвэртэй их ойролцоо төстөө тэгээд төсвөр хадуужил сайтай Увс аймгийн малчин сумаас одоо 2 жил дамнаад бүх сумдаа хээлтүүлэгчийн шинжилгээ хийж одоо хоньныхаа чанарыг сайжруулсан байгаа. За тэмээн дээр бол одоо Монгол улсын хэмжээнд Говьлтай аймагт үржүүлэгдэж байгаа хос зогдор тэмээ гэдгийг үйлдвэрээр батлуулсан. 2012 онд нах үйлдвэр болгон батлуулсан байгаа. За мөн одоо 14 онд Говьлтай аймагт үржүүлэгдэж байгаа Алтан улаан үйлдвэрийн ямааны дээх хөвшил гэж бие томтоо ноолуур сайтай ийм одоо улаан зүстэй ийм ямаага одоо бас үйлдвэрээр ингэж батлуулсан. Ийм одоо ажлууд бол хийгдэж байгаа. За ер нь бол одоо малчид сүүлийн үед бол жаахан мах төлхөө сонирхож байна. Мах жаахан бие томтой байхыг сонирхож байна. За ингэхдээ ер нь Говьлтай аймгийнхаа хойд үсгийн сумдаа бол Говьлтай үйлдвэрийнхаа хоньыг зөнгөлж үржүүлье. За урд үсгийн сумдаа бол махны чиглэлийн хоньны аж ахуй хөгжүүлье гэсэн ийм аймгийн одоо бодлого байгаа. За энэ бодлогын хүрээнд бол өнгөрсөн 2022 онд бол Баян-Улгийн аймгийн Дэлгүүн сумаас хээлтгч одоо улаан кирээ үйлдвэрийн хүрэн зүстэй улаан зүстэй ийм төлөвнүүдийг авчираад Эдлбай үйлдвэрийн ийм цэвэр үйлдвэрийн хуцтай нийлүүлээд туршилт судалгааны ажил хийж байгаа. За эндээс гарсан туршилт судалгааныхаа ажлыг үндэслээд бол 5 жилийн төлөвлөгөө гаргасан байгаа. Эхний одоо 1 жил нь бол явцсан байгаа. Одоо дараагийн 4 жилдээ энэ одоо малыг энэ Говьлтай аймагт үржүүлвэл яг одоо малчтын орлогыг яаж нэмэгдүүлж чадах юм бэ гэдэг талын судалгаануудыг хийж байгаа. Алтан өндөр уулсын нутаг хахир өвлийн жаврыг ийм нэгэн ая зантай туулж байна. Өр наашилж цагийн анир зөөлөрч урт шаргал хавартай энх золгох цаг айсан байна. Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг шинэ дугаараа явууллаа. Нэвтрүүлэг бэлтгэсэн дугуйр сүрэн редактор Зөгтөрд нь найруулагч Оюун Цэцэг.